сангаан хуулийг бүрийн бочим гишүүн 3-аар санал өгөлт холбогдуулан асуулт асуугаар таслалаа. За Нанцдын Наранбаатар гишүүнийг урьж байна. Микрофон өгнө. За энэ хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор 23-24 онд ингээд өнөөдөр хүртэл нийтдээ 1.2 их 80 төгрөг л одоо зээл гаргасан юм байна. За зээлийг энэ байршлаар навж үзвэл Улаанбаатар хотод 71% нь буюу одоо дийлэн холонхон л олгогдсон байна. За тэгээд баруун бүс, хангаан бүс гээд 3%, 6% гээд зүүн бүс 5% гээд говийн бүсэд ерөөсөө зээл олгогдоогүй байгаагийн учир шалтгаан нь юу байгаа юм бэ? Говийн бүсэд бас ажиллаад үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаад явж байхад хийх юм их байна. Санал сэдсэн юм их байна. Наад зах нь одоо ингэний сүү боловсруулах үйлдвэр одоо барих, махны үйлдвэр одоо барих ийм одоо хүсэл зорилготой тэмүүлэлтэй байдаг. Ганц одоо зовлон хөрөнгөний их усвэр. Тэгээ энэ төрөөс олгож байгаа зээл ерөөсөө олдохгүй маа. Хөдөө орон нутагт одоо олдохгүй байна гэдэг ийм асуудлуудыг яриад байдаг. Тэгээ Өмнөговь аймагт бол одоо ингэний сүү боловсруулах нэг боломжийн дажгүй сайхан үйлдвэр баригдаад ашиглалтанд орж байгаа. Тэгээд очоод бас үйл ажиллагаатай танилцсахлаар хувийн хөрөнгө оруулалтаар гадны одоо бас зээл тусламж ийм байдлаар л одоо үйлдвэр цаашаа явж байгаа байдалтай байна. Тийм учраас яагаад энэ хөдөө орон нутг руу очихгүй байгаа? Бид чинь одоо бүсчилсэн хөгжил орон нутгаа хөгжүүлэн төвлөрлийг сааруулна гэд байгаа. Тийм учраас энэ зээл яагаад зөвхөн Улаанбаатар хотод олгогдоод ингэ явж байгаа. Эх хонд энэ зээлийг бүсчлээд одоо говийн бүс, баруун бүс одоо бусад зүүн бүсүүдэд тэдэн хувь нь олгоно, төвдөө тэдэн хувь нь олгоно гэж ингэж одоо хуваарж болохгүй юу? Бүх юм ингэ төвдөө эндээ олгодоод байх юм уу? Энийний одоо учир шалтгаан нь юу байгаа юм бэ гэсэн. За нэг юм асуулт байна. Хоёрдугаар энэ хүнснийхээ аюулгүй байдлыг ер нь хангаж чадж байгаа юм уу? Мэргэжлийн хяналтыг татан буулгасан аймагт ихд одоо 2 эрүүл ахуйч хөдөө аж ахуйн газар, 1 эрүүл ахуйч эрүүл мэндийн газар. За маш олон одоо уурхайнуудаар олон хүн цугулсан газруудаар гидсний халдвар төвчнүүд гарч. Тэр асар олон хүмүүс одоо энэ халдвар төвчнөд өвдөж байгаа. Энэ дээр одоо хянах шалгалт байхгүй. Тэнд одоо хөдөө аж ахуйн газар ажиллаж байгаа эрүүл ахуйч нар, байцаагч нар маань хөрөнгө төсөв, томилолт, унаа унш байхгүй. Хянах шалгалтын үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Үүн дээр одоо яаж анхаарч байгаа цаашдаа энэ хүнсний аюулгүй байдал, энэ лаборатори, энэ олсон хүчин, энэ тогтолцоо, хяналтынхаа тогтолцоон дээр яаж анхаарч? За ажлын хэсгийн ахлагч Улсын хурлын гишүүн Жигжидийн Бочиргал хариулна. Микрофон өгнө. За манай мэрэгжлийн салбарын яамдууд нэмж хариулаарай. Энэ төлөвлөгөө тогтоол өөрөө 5 жилийн хугацаанд хэрэгжих юм. Эхний 2 жилийн бүтэн үр дүнгээ бид авч үзсэн ийм тайлан байгаа юм. Тийм учраас 2023 он, 2024 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийх нь үр дүн юмн дээр одоо дүн шинжилгээ хийсэн гэдгийг хэлмээр байна. 25-26 онд үргэлжилж хэрэгжин. Тийм учраас энэ зээлийн бодлогыг бүс нутгаар нь батлаж зарцуулж явах ёстой, ингэж үе төрийн бодлогыг цогц хэрэгжүүлэх ёстой гэдэг байдлаар гарах гэж байгаа шийдвэр дотор нь бол заалт тусгаж орууллаа гэдгийг хэлмээр байна. За аюулгүй байдлын асуудал бол баталгаа аюулгүй байдлын асуудал бол үнэхээр анхаарал татагдж байгаа. Бид мэрэгжлийн хяналтын байгууллагын татан бөөгдсөн. Тийм учраас энэ хүнсний түүхийд бүтээгдэхүүний бэлтгэлт, хангалт, за үйлдвэрлэлийнхээ энэ бүхий л үйл явцад энэ талын одоо хяналт нэлээд суларчихжээ. Энээс үүдээд нэлээд асуудлууд байна гэж үзээд бас гарах шийдвэр талдаа тодорхой заалт тусгаж оруулсан гэдгийг би хэлмээр байна. За ингээд манай хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамных нь нэмэлт хариулт өгье. За хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас сайд хариулгаа. Энэхээр сайдын микрофоныг 7 номер нэмэлт хариулт. За энэ маань өөрөө гол нэрийн 19 бараг дотооддоо үйлдвэрлэх зорилго бүхий ковидын сургамжаас үр дүн аваад энэ
хүнсний аюул байдлыг хангах юм зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа. Тэгээ энэ 19 нэр төрөл маань яг өөрөө газар тариалан төм сүнсний ногооныг гол одоо ургаж байгаа тэр бүсдээр тулгуурлаж явагдаж байгаа гол хангамжууд. Одоо төрөл бүрийн үр тариа будаа, жимс чимсхэн, ургамлын дос, өндөг, хүлэмжийн ногоонууд, сонгон, байцаа, төмөс, гурилан бүтээгдэхүүн, махан бах, гахаан мах, дахианы мах гэдэг ингээд явчихаар ерөөсөө л газар тариалан хааваа, тэжээл хааваа, тэн дээр суралсан аж ахуйнуудын асуудал гарч ирээд нэг нөхцөл байдал. Хоёрдугаарт үйлдвэрлэл явуулахад орон нутгад дутагдж байгаа нэг зүйл бол үйлдвэрийн дэд үтс байхгүй. Үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламж байхгүй. Үйлдвэрлэлийн уур байхгүй. Үйлдвэрлэлийн усан татваргын систем байхгүй. Буюу За гүйцэж хариулъя 7 номерын микрофон. үйлдвэрлэл явуулах дэд бүтцийг сул хөгжсөн бас энэтэй шууд холбоотой. За тэгээд бүх талын давуу талтай энэ бүс нутаг өөрөө энэ гол зээлийн гол ашиглалтыг өөртөө татчихад байгаа нь яхахгүй бот байдал. Иймд яамны зүгээс бүсчилсэн маягаар зээлийн өх усрыг гаргамаар байна. Говийн бүсэд зориулсан хөдөө аж ахуй жижиг дундын бизнес гэж зүүн бүс гэж бүсчилж гаргаж тэнд нь төгжиж өгөхгүй бол бусад бүсүүд үндсэндээ тийм төвийн бүстэй Улаанбаатар хотын бүстэй өрсөлдөх юм боломж хязгаарлагдмал зээл зөвхөн арилжааны банкаар олгож байгаа болохоор банкны шалгуурыг бас давах нь амаргүй болчиход байдаг. Тэгэхээр гол арга бол бүсчлэхэн зүйтэй маа гэсэн юм бодлого байна. За таны мэргэжлийн хяналтын байгууллага татан буугцантай би бол үнэхээр харамсалтай. Үнэхээр салбарын хяналтууд хаана ерөн ганц манайх биш олон салбар эзэнгүүдж байна. Энд чинь одоо ард түмний эрх ашиг хамгаалах үүднээс төрийн хяналтыг одоо хэрэгжүүлж байгаа байгууллага шүү дээ. Тэгээ яамдууд маань өмнө дандаа бодлогын яам гээд бүтэц зохион байгуулалт нь хураангуул сэлбэрт оруулаад бодлогын яамд болцсон байдаг. Гэтэл мэргэжлийн татан богдоо салбарт болгон хяналтыг шилжүүлэхээр яамдууд маань өөрөө бодлогын биш үйл ажиллагааны яам болж хувраад ингээд нэг юм одоо байгаа бүтэц зохион байгуулалт нь тэр шинэ ирсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэг л тийм учир болохгүй байгаа. Энэ бол ахаал хэлэхэд энэ төрийн хяналт шалгалтыг сулруулахад олон түмний эрх хамгаалахад бас л их дутуу бодож хийсэн эмэл сөрөг шийдвэр байна гэдэг нь улуун амьдрал дийлт тод болоод байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг ер нь ахиж иргэн харж заашгүй хийх ёстой баха. Тэрнээс одоо бид нар бол яг нэг цөөн тооны байцаагч нар орон тоо яамны батлагдсан үтсэн хүнд л ороод ирсэн. Тэгээ энийгээ тэгэл төвлөрсөн болон төлөвлөгөөд ийм хяналтуудаа гаргаад ингээл тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгүүлэл явж байна. Үнэхээр ялангуяа орон нутгийн төвшөнд чадах маш хүчтэй суларж байгаа байдал. Хаа сайг улс орны хэмжээнд анзаарч байна. За хариулж дуусна уу?